Монгол хоньны ноосоос мань бол эсхий үүсдэг. Монгол хонь маань өөрөө маш дэлхийдээ онцлог. Ийштэй суур амьсгалтай. Зөвхөн фермерийн үйл аж ахуй биш, ийм бэлчээрийн аж ахуй учраас жижиг хонь ямаагаа бол бог гэж нэрлэдэг. Тэгээд энийгээ бол бид нэр өөрийнхөө нэр болгож авсан байдаг. Сайн байцгаана уу? Намайг Ган зургийн нэм даваа гэдэг. Би бог үрэндийн үүсгэн байгуулагч. Манай бог үрэнд маань хүүхдийн эсхий бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ өөрөө би бас тийм маш их хөөртөм юмд их дуртай хүн байсан учраас санаагаа бол ер нь хүүхдүүдэд тоглоом шиг л гутал хийгдэг санаа анх орж ирээд энэ хүү бог брэнд маань ч гэсэн анх гэр бүлийн бизнесээсээ одоо ч гэсэн гэр бүлийн брэнд гэж явдаг байгаа. Тухайн ноосыг маань эсгэрүүлэх үйл ажиллагаа бол 15-аас 18 дамжлага дамжиж хийгддэг. Ноос байлаа, тэрийгээ ингээд эсгэрүүллээ. Эсгэрээс нэгэ зуллаа. Зулсан гутал маань өөрөө хатна, угаагдана, олон удаа бас угаагдана. Тэгээд тэрийгээ хатаана, атсны дараа дээдлийн чимэглэл хэсгээ хийн, уллага хийгдэнэ гэд ер нь хамгийн хурдандаа бол 3 өдрийг зарцуулаад одоо хүүхдийн бүтээгдэхүүнээс манай монголчууд бол бас ингээд том хүүхдээсээ бага хүүхдгээл уламжлуулаад өмсөөлөд явдаг. Тэр үед бол юмсан 2-3 хүүхдийн эдлэгийг бол даах чадвартай, тийм чанартай гардаг. За бид нар гадны зах зээл дээр гарыг гээд бас нэлээд хэдэн жилийн өмнөөс олон оролдлого хийгээд тийм амжилттай болж чадаагүй. Одоо маш азтайгаар энэ вэд сангийн хөтөлбөрт хамрагдаад сургалт, менторшип бас санхүүжилтийн одоо тусламж бид нар авч чадсан. Хамгийн том тусламж бол компани болгонд менторшип гаргаж өгсөн. Бид нар одоо турших зурмаар Etsy дээр ихний 3 бүтээгдэхүүнээ байрлуулсан. Ямар зар сурчлагаа, одоо ямар тийм инфлюенсер юу ч хийлгүүгээр бид бүтээгдэхүүнээ байршуулад ихний 7 хоногт анхны захиалга авч чадсан. За манай брэнд маань одоо үйл ажиллагаагаа хийлээд илүү олон улсын ээж нар хэрэглэгч нартайгаа ойртож байгаадаа бол маш их догдлож баярлж хүлээж авч байгаа.